Дэвидсон гэдэг энэ хүн бол одоо Өмнөд Солонгос улсын Инчоны онгоцны бодлыг анх одоо төсөлд оролцоод тэгээд тэр төслийг амжилттай хэрэгжүүлээд Америкийн нэгдсэн улсад мэдээлэл технологийн компани байгуулж ингэж одоо долларын саятан болсон гэх юм да. Тэгээд Америк мөрөөдөлтөд хүрсэн ийм одоо мундаг хүн байгаа. За тэгээд Harvard-ын бизнесийн сургууль төгссөн. За өөрийн гэсэн IT компани iGlobal гэдэг их сургуулийг хүртэл үүсгэн байгуулсан ийм хүн байгаа. Миний амьдралын замнал гэдэг ийм сайхан ном одоо нээлттэй хийж байгааноос өнөхөр баярлалаа шүү дээ. Америкт одоо мөрөөдлөө биелүүлсэн тухай түүхээ бичсэн өөрсдөө энэ одоо биеэрээ энэ одоо мөрөөдлөө хүрчээд байгаа Дэвидсон болон глобал удирдагч их сургуулийн одоо үүсгэн байгуулагч Отхон Батман гэсэн өөрөө бас $20 анх Америкт буугаад өнөөдөр одоо өөрөө ингээд 5 одоо сүлжээ их сургуультай болцсон тийм одоо мэдээж энэ Монголынхаа мянган одоо оюутан сурагчдад босролтыг түгээж улсын боловсрал гэдэг зүйлийг ойлгож энд би одоо хувь нэмрээ оруулах гэдэг зорилгоо олсон. Тэгээд тэрнийхээ дагуу би ингэж амжилт гаргаж Америк мөрөөдөлтөд хүрсэн учраас энэ түүхээ одоо олон мянган залуучуудтай хуваалцаж дараагийн залуучуудад бас сэтгэл найдвар амжилтанд хүрсэн түүхээ хуваалцах ийм л одоо хүсэлтэй явж байгаа юм. Англи хэл дээр Amazon дээр гарсан байгаа. За мөн Вьетнам, Солонгос, Орос, Англи, Монгол гэдэг ингээд 6 хэл дээр хэвлэгдсэн юм байна.